За энэ шүдгүүдлээ өвчин бол ерөнхийдөө Монголын 35-аас дээш насны хүмүүсэнд бол ерөнхийдөө бусад улсуудтай харьцуулахад нэлээд өндөр байгаа. Шүдгүүдл бол одоо баг 55-аас дээш насны хүмүүсүүд бол 40-50% нь бүрэн шүдгүүдл байна. Бол монголчууд маань бол нөгөө хатуу хоол идэж их сайн хоолоо жажилж иддэг байхад бид нэр 90 хоншоор бол одоо их сайн жиг төвчжсэн. Хүүхдийнхээ шүдэг зөв угаалгаас сурчвал тэр шүдний өвчлөөс үүсэж болох тэр 200 гаруй төрлийн өвчнөөс үр хүүхэд ирээдүйн хойчос сэргийлэх болцоотой л гэж боддог. За үзэгч тань энэ өдрийн амар амгалан ялтгыг монголчууд бидний тухайд шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьж ирсэн уламжлалтаа арт юм. За энэ үүднээс харахад амны хөндийн ариун цэвэр эрүүл мэнд бидний бие махбодын эрүүл мэндэд ямар чухал нөлөөтэй байна вэ гэдгийг харж болохоор байна. Тиймээс энэ удаад эрүүл мэндийн подкастаараа амны хөндийн эрүүл ахуй, за эрүүл мэнд дээрээс нь Монгол улсын хэмжээнд ер нь ямар өвчлөлүүд ойрын жилүүдэд давмгаалж байна, бид нар яаж урьдчилан сэргийлэх боломжтой байгаа вэ гэдгийг ярилцахаар шийдсэн. Студид андаа ухааны профессор доктор Амар сайхан өнгөрсөн танд энэ өдрийн мэнд хүргэе. Урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа, бас энэ чухал нэвтрүүлэгтээ өөрөө оролцуулж байгаад. За өнөөдрийн бид хоёр ярих сэдв нэлээд чухал сэдв байх гэж бодож байна. Эхний асуултаараа би ер нь сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээнд Монгол улсын одоо ард иргэдийн дунд амны хөндийн ямар өвчлөлүүд давмгаалаад байна вэ гэдгийг асууя гэж бодсон. За ингээд ярих юм бол мэдээж хүүхэд гээд тусдаа том яригдах бах. За дараа нь залуучууд, насанд хүрэгчид, за тэгээд ахмадууд гээд насныхаа ангиллаар нь хуваагаад ярих юм бол бас илүү ойлгомжтой, хүртээмжтэй байх юм болов уу гэж бодож байна. За баярлалаа. Нэгдүгээр тус энэ чухал ялангуяа өнөөдөр нийгэм дээр бид нэр хамгийн чухал энэ ард түмэн маань өнөөдөр юу ойлгож байгааг нь эрүүл мэнд ямар нэгэн эдийн засаг, уул уурхай энэ нийгмийн улс төрийн нөхцөл байдлаас илүү эрүүл мэндийг чухалчилж ойлгохыг оролдож явж байгаа энэ үед бас энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа бас миний хувьд бас чухал үйл явдал гэж би өөрийнхөө хувьд бас бодож байна. За хоёрт бас таны хэлсэнчлэн шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Бас эртний Монгол бас нэгэн сайхан үг бас энэ яриага эхлэе гэж бодож байна. Монголчууд бол одоо барууныхаа шиг одоо хоолой сайхан зовлоорой, bon appetit гэж ярьдаг, шүд хурц гэж байдаг байсан. За шүд хурц гэдэг бол ерөнхийдөө бидний хоол хүнс, бидний одоо шүд мэн эрүүл байж бид нар хоол хүнсээ сайн зажилж иддэг, хоол хүнсээ сайн зажилж иж бидний оюун ухаан, бидний мэдлэг чадвар илүү хурц сайн байсан тийм сайхан бэлэг дэмбэрэлтэй эртний Монгол үгээр эхлэе гэж бодож байна. За ер нь монголчуудын дунд шүдний өвчлөл бол мэдээж одоо бид нар бол шүдний өвчин гэж ярьдаг шиг шүдний өвчин байна бол манай Монголын ард түмний эрүүл мэндийн хамгийн том бас одоо хэцүү асуудал буюу чимээгүй дахал хэмжээнд явж байгаа. Нэгвэрүүлээд юу гэж ярьж байгаа бол өнөөдөр 5-6 настай хүүхдийн дунд бол ерөнхийдөө одоо шүдний цоорл тийм нэгвэрүүлвэл хүүхд тухайн насны хүүхдэд бол ерөнхийдөө 80-90% нь шүдний цооролтой байна. За 12 настай хүүхдийн дунд бол шүдний цоорол бол ер нь нэг 84-5-6% байна. За дээрээс нь ингээд нас их тусан бол ерөнхийдөө дунд насны хүмүүсүүд бол шүд хугацаанаас нь цаг эрт ахгуулах гэж ярьдаг. За ийм өвчлөлөөс бол үүдэлтэй одоо шүдгүүдэл гэж ярьдаг. За энэ шүдгүүдэл өвчин бол ерөнхийдөө Монголын 35-аас дээш насны хүмүүсэнд бол ерөнхийдөө бусад улсуудтай харьцуулахад нэлээд өндөр байгаа. За тэгээд дээрээс нь бидний амны хөндийн арчилгаа, боловсролоос хамаартай шүдний тулгуур эдийн өвчлөл буюу бидний харуул шүд сулардаг өвчин бол бас ялангуяа монголчуудын дунд бол 40-с дээш насны хувьд бол хүмүүсүүд бол маш их өндөр байгаа. Энэ нүгээрүүлэл амны хөндийн ариун цэврийг сайн сахихугаас шүд нь одоо суларсаар байгаад ингээ унаад шүдгүүдлээ үсээд за ер нь бол 50-аас дээш насны хүмүүсийн дунд бол бүрэн шүдгүүдэл буюу огт шүд байхгүй одоо хүмүүсийн тоо бол жилээс жилд бас нэмэгдэж байгаа. За ер нь энэ зургаар нь харахад бол Монголын амны хүн амын дунд бол ерөнхийдөө шүдний өвчлөл бол бүх насны хүмүүст одоо хамгийн өргөн, хамгийн одоо олон эрхтний гэмтээсэн ийм өвчлөлүүдийн нэг болчиход байгаа. Та андаа ухааны салбарт 30 гаруй жилийн цаг хугацаа зарцуулсан тий. Тэр дундаа зөвхөн энэ шүдний эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндэд илүү төвлөрч ажилласан байх гэж бодож байна. Сүүлийн
жилүүдэд 10 жил ч юм уу 20 жил ч юм уу 30 жил энэ хугацаанд монголчуудын дунд ялангуяа шинээр ингэж үүсэж бий болж байгаа асуудал болж байгаа тийм өвчлөл гажигуд ер нь хэр байгаа вэ? Хэрвээ байгаа бол ямар төрлийн гажиг, ямар төрлийн асуудлууд шинээр ингэж үүсэж бий болж байна? За ер нь бол хүн төрөлхтний одоо ялангуяа өвчний мэдээллийн санд бол 20,000 гаруй өвчин гэж байдаг, 10,000 онцлогддог. За 10,000 эмч өвчнийг одоогоор оншилж чадаагүй байгаа. Харин аз болж бид нар бол шүдний өвчнүүдийг бол онцлоод ерөнхийдөө бол тодорхойлоод сурцсан байгаа. За ер нь одоо монголчууд бол ерөнхийдөө 1950-60-аас өмнө шүдний өвчлөл гэдэг бол харьцангуй бага нэрвэгдсэн ард түмэн байсан. Бид нэр уламжилт хоол хүнс, бид нэр уламжилт одоо сүд цагаан эднээс болоод монголчууд бол шүд сайтай. Ер нь бол эртний Монгол буюу монголчууд бол саяхны хүртэл бол их яралцсан цагаан шүдтэй нэмсгэлдэг тийм сайхан ард түмэн байсан боловч бидний энэ шүдний одоо бидний амьдралын хэв маяг, бидний одоо энэ сахарын хэрэглээ тийм үү одоо маш их сүүлийн хүнсний хэрэглээ нөлөөлж байна. Өөрчлөгдсөнөөс болоод ялангуяа монголчуудын тулд бол ерөнхийдөө шүдний цоорл бол асар их хурдтай өсөж байгаа. За энэс холбоолоод ер нь бол одоо за наазахын шүдний цоорл шүдийг цаг хугацаанаас нь эрт авахгүйх хүүхдийн одоо хүүхд залуучуудын бол ерөнхийдөө гажиг гэж ярьдаг тийм үү. Одоо энэ орсгой шайми одоо шүдний буруу зуултуудаа хүүхдүүдийн тоо бол ерөнхийдөө нэлээд ихсэж байгаа. Энэ бас л нөгөө урдны эртний Монгол байдаг нэг сайн хатуулаг чанартай ааруул ээзгийн мах тэр болгоны идэхгүй дандаа зөөлөн хагас усруулсан буюу одоо бидний хэлдгээр одоо орчин үеэлгээр бол жанк хоол их идэгтэй холбоотой. За дээрэс нь яг үнийг хэлэхэд бол ерөнхийдөө Монгол улсын дийлгүүр супермаркетаар байж хаад талан чихэрлэг агуулсан бүтээгдэхүүн талны арх согтууруулах хундал байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг талдаар бид нэр шүдний өвчлөлийг бууруулах гэж жоглооч нөгөө талд үүсгэж хүчсэн зүйл нь ингээд хүмүүсийн гарын одоо хөрхөөц ийм ойрхон байгаа учраас бид нэр яаж ч одоо энэ үйл ажиллагаа хийгээд шүдний өвчлөл буурахгүй байна. За дээрэс нь шүдний өвчлөлийн бүтцээр бол ерөнхийдөө хүүхд залуучуудын дунд бол уг нь бол 1992 онд бол ерөнхийдөө шүдний гажиг бол ер нь харьцангуй бага байсан бол одоо бараг годомжоор явж байгаа хүүхдүүдийг үзэх бараг л гажигцлын аппарат зүгөөг хүүхд бол ховруулчихж байгаа. Одоо холбоотой байна. За дээрэс нь шүдний тулгууруудын өвчлөл бол амны хөндийн ариун цэврийг савгааж арчилгаа хийхгүйтэй холбоотой бол ерөнхийдөө тулгууруудын өвчлөл. За тэгээд дээрэс нь амны хөндөөс эвгүй үнэр гарах өвчлүүд бас монголчуудын дунд бас яаж байна? Их болж байна. За бүр наривчлаад үзвэл одоо монголчуудын дунд зүрх судасны өвчл өндөр байгаа шалтгаан амны хөндийн энэ тулгууруудын өвчлөлтэй холбоотой өвчл их байгаа учраас зүрх судасны өвчлүүд бас одоо ихсэх бас нэг дам шалтгаан болж явж байдаг. Тэгэхээр өвчний нөхцөл байдлууд бол маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Шүдгүүдэл дээр би бас танаас жоохон тодруулаад асуумаар байна л да. Яг ямар ингээд хүчин зүйлсээр шалтгаалаад энэ шүдгүүдэлтэй бид нэр ингэж залуугаасаа тулгараад байгаа юм бэ? За яг хуу шүдгүүдэл гэдэг бол нөгөө яг хуу саяхны хүртэл буюу 10 хэдэн жилийн өмнөх хүртэл монголчуудын тулд нэг нийтлэг ойлголт бол за 32 шүдтэй нэгийг авахулж байгаа. За яг хуу бусдыг нэрүүл болохыг гэж хадгалъя гэж явал тэгээ нэгээр ангисаар байгаа нөгөө шүдгүү болдог байсан. Одоо шүдний сулрах хүчнээр болоо шүдэ авахгүйла шүдийг хугацаанаас нь өвдөхөр нь авахгүйдэг байсан. За тухайн үед нүүр ам судлалын салбарын үйлчлэгээ тусламжаа бас жоохон бас амаргүй байсан л да. Ялангуяа дараад нь ер нь бол одоо настай хүмүүст л тохиолддог гэж бид нэр ойлгож байгаа шүү дээ. Эмээ өвөнөр л. Тийм. Эмээ өвөө ер нь бол одоо яг ингээд яг Монголын 16 түүнээс дээш настай хүүхдүүдийн тэрнээс нас дээш настай хүмүүсийн амын ангаалгад үзэхэд айл эртээд нөгөө одоо 6 настайтай гардаггүй нэгдүгээр их хараа шүдэ авахгүй хүүхдүүд их байдаг. За энэ ч л ерөнхийдөө яг л одоо өөрийнхөө бүтэн байх ёстой тэр шүдний амны хөндийн игнэгээ 10 магадгүй 6 7 8 настайгаас анхааралгүй болсноор шүдгүүдэл эхэлж байгаа. Тэгэл шүдгүүдэл эхлэх үеийн шүдний игнэнэ нэг шүд авахгүйснаас эхлээл нэг шүд, хоёр шүд, гурван шүд авахгүй хэрэн дээрээс нь тэгээ за хүмүүс бол ерөнхийдөө за
уртлын хэсэг маань л одоо бүтэн харагдж байна. Арын хэсэг гэдгээ анхаарахгүй явсаар байгаа шүдгүүд л бол одоо баг 55-аас дээш насны хүмүүсүүд бол 40-50% нь бүрэн шүдгүүд л байна. Энэ нөгөө огч шүдгүү болчихсон ахгуулаад. За тэгээ хиймэл шүд хэлэгчин ч гэдэг. Тэгээ ер нь бол хүн эргэтнээ за энэ одоо юу гэдэг өвдөг жоохон юу вэ шархалчиж өвдөг жоохон юу гэдэг гэмтч юм хуурч энийг өвдгөд хайруулъя гэдэггүй шүү дээ. Монголчууд нь бид нэг саяхан хүртэл байсан бол шүдөө өвдгөр нь ахгуулчихөө. Голчоол үү. За тэгээд хиймэл шүд хэлэгчин гэдэг. Дөнгүүд нь тэгж явсаар байгаад одоо шүдгүүд л үүслээ. За тэгээд дээрээс нь бол яг нийгмийн энэ одоо шинэ хандлагууд бол имплант хийлэгчин ч гэдэг юм уу одоо хурдан хиймэл шүд хийлэгчин гэсэн тийм бас нэг хагастай ойлголтоос болоод шүдгүүдлэн ч гэсэн дээрээс нь бол ерөнхийдөө шүдний эмнэлгүүдийн одоо ялангуяа энэ өндөр үнэтэй имплантын эмчилгээний ч бас нэг талдаа ихсэд яваад байгаа. Шүдэ ахуулах гэж таны хэлсэн чинь надад бас нэг зөв санаанд орлоо л доо. Сүүлийн үеийн залуучууд ахтараагаа их ахуулж байна. Эмнэлэгт очиод үзүүлсэн чинь ахтараа ч байх шаардлагагүй. За бид нар 32 шүдтэй байхад бүрэн шүдтэй гэж тооцдог байсан бол одоо 28 шүдтэй байхад хангалттай болцсон штэ гэдэг тийм тайлбарыг одоо нэлээд хэдэн эмч нараас сонссон. Тэр энэ одоо ер нь юу болоод байгаа юм хэр зүв юм. Үнэхээр бид нар 32 биш 28 шүдтэй байхад хангалттай болчиход байгаа юм уу? Ахтараа ч одоо тийм байж болохгүй шаардлагагүй хэрэггүй эрэхтэй юм уу? За энэ бол ерөнхийдөө мэдээж бидний хувьд бол одоо зөв ойлгох ёстой нэг ойлголт байгаа. Ер нь бол би өөрөө миний Японы Токиогийн сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан одоо сэдв маань бол ерөнхийдөө хатуу хоол идэж өссөн монгол хүн зөөлөн буюу одоо сүүлийн үеийн хагас олсруулсан хоол идэж өссөн Япон хүний шүдний энэ эрүү хоншор ясны хөгжил тэдгээрийн одоо шилбэл хоолноос одоо улбаатай энэ эрүү ясны хөгжлийн талаар болсон миний судалгааны ажил байдаг. Тэгэхээр энэ судалгааны ажлаас харж байхад бол монголчууд маань бол нөгөө хатуу хоол идэж их сайн хоолоо жажилж иддэг байхад бид нэр эрүү хоншор бол одоо их сайн жиг төвчжсэн. Гэтэл одоо бид нэр хоолны бүтэц ажиллага үйл ажиллагаа бага шаардсанаас болоод нэг эрүү хоншор нь хөгжихгүй, сайн хөгжихгүй, гүйцэд хөгжихгүй болоод ирдэг шүд бол байдгаараа байна. Тэгэхээр нөгөө шүд нь ахтараа саатдаг. Шүд нь тэр одоо буйлын дотор тэр түүшин сэртэй буюу түүшин ясны дотор саатаад тэгээд одоо гарч чадахгүй, цухууж чадахгүй болоод ирэхээр мэдээж мэс заслын аргаар авах хэвээр. Хэрвээ дээрээс нь бас нөгөө одоо ахтараа бол ерөнхийдөө хамгийн угийн арын хэсэг дээр байдаг учраас угаа цэвэрлэж одоо төвхтэй байдаг учраас их цоордог, хоол ундны үлдэгдэл янз янзын одоо бактери их хоримтлагдсанаас болж өрөвсдөг учраас ерөнхийдөө бол одоо шүдний эмч нар бол өндөр хөгжилтэй улс орнууд бол ахтараа бол эрт авахлаасаа цухуус юм уу буруу саацсан бол хурдан авахгүй гэж зөвлөдөг. Монголчуудын дунд бол энэ нэг 30 гаруй хувь нь бол ахтараа сайхан жигд гараад тэгээд бас сайн эрүүл мэндэ аваад явж байгаа залуучууд ч их байна. Бүр ингээ буруу ургаа саатсан учраас яах чаргагүй одоо авахгүйх шаардлагатай хүмүүс ч бас байгаа. Имплант гэдэг зүйл ерөн сүүлийн үед их дэлгэрч ийн л та тренд болж байна. Дэлхийд дахинд те зөвхөн Монголд гээд байхгүйгээр энэ ер нь хор уршиг байгаа юу? За ер нь бол дэлхий дээр нэг шүдний боловсролын нэг хоёр үндсэн чиглэл байдаг. Нэг нь бол ерөнхийдөө Япон болон Скандинавийн улс орнуудын бодлого байгаа. Энэ бол ерөнхийдөө шүдийг аль болохоор хадгалах. Нэгөрөөр ахгүйгээр яаж шүдээ хадгалах вэ? Яаж одоо өөрийнх нь нэмийг өөрийнх нь эрхтний байлгах. За нэг талдаа хэтэрхий commercial буюу одоо бизнес болсон салбарууд нь бол ерөнхийдөө аваад имплант хийх. Аваад имплант хийх нь нэгдүгээр сайхан, нэгдүгээр гоё, хоёрдугаар сайхан болчихно. Гэтэл нөгөө энэ имплантыг хийж байгаагаас холбогдуулаад бас сүүлийн жилүүдэд ч гэсэн бас зарим нэг улс орнууд шүдний импланттай холбоотой ялангуяа солонгосын судалгаануудаар гарч ирсэн бас одоо хавдар үсгэж байгаа бас гэдэг мэрсэр судалгааны ажлууд гарч ирж байна. Имплант бол өөрөө бас 1960-ад оны сүүлээр одоо гарсан. За ялангуяа сүүлийн 10-20-30 жил бол имплант одоо бүүм маш хурдтай хөгжиж байгаа. За ер нь аваад имплант хийгээд гэсэн. Гэтэл нөгөө одоо үндсэн концепц буюу өөрийнхөө шүдийг ямар ч аргаар хадгалаад байлгаад байдаг гэдэг Японы концепц бол 80 наснда 20 шүдээ хадгалаа яваад байдаг.
Нөгөө нэг урсгал чиглэлийнх нь бол ерөөдөө аваад имплант хийгээд байдаг. За энэний үр дагаврыг одоо дэлхийн ертөнцийн бол ерөнхийдөө янз янзын байдлаар л одоо тайлбарлаж байна. Тэгэхдээ би бол одоо Азийн нүүр амны согцлын холбооны ерөнхийлөгчийн хувьд бол буюу одоо энэ химишүүдийн холбооны хувьд бол энэ өөрөө бас маргаантай сэдвүүд тэрийн сайн энэ муу гэж хэлж болохгүй. Гэхдээ дөрвтэй судалгааны ажлуудыг гарч ирэхэд бол имплантын сөрөг дагаврууд магадгүй ирээдүйн он жилүүдэд бас бага багаар одоо судалгааны түвшинд гарч ирээд баримтууд нотлогоонууд гарч ирэхийг үгүйсэхгүй. Ер нь эцсийцд бол энэ өөрийнхөө шүдийг л ломтойч бай, жоохон мөрөөс арайч бай, хадгалаад явж яах гэдэг бол эцсийцд одоо хүний хамгийн сайхан эрүүл байх үндсэнлэг л үе гэж би өөрөө бас Монгол хүний хувьд бас өөрөө 2010-аас 2012 онд Азийн шүдний өвчнөөс өрчин сэргийлэх академийн ерөнхийлөгчийг бас хийжсэн хүний хувьд бол би тэгж үздэг. Тэгээ мэдээж шин сонирхолтой судалгааны ажил янз янзын юмнууд гарч ирэх одоо эрхийг үгүйсэхгүй болов л гэж бодож байгаа. Хизэнээс эхлээд яг энэ амны хүндээ ариун цэврийн шүдээ анхаарал тавиад шүдээ угааж эхлэх ёстой гэж та ер нь боддог вэ? Эрүүл сайхан шүдтэй байхын тулд ер нь хаана тэр суурь нь тавигдах ёстой гэж та үздэг вэ? Бид нэр өнөөдөр нэг номд аимшигтай бөгөөд гайхамшигтайгаар бүтээгдсэн хүн гэдэг юм бол өөртөө уучраа болоод өөрийнхөө мэдлэг оюун ухаанаар юм хийх хүртэл бол аав ээж нь эргэн тойронд нөгөө хүмүүсэнд тусалдаг шиг ер нь бол хүүхдийн багаасаа төрсэн цагаасаа эхлээд мэдээж аав ээж нь зөв эрүүл мэндийн боловсролтой байх хэрэгтэй тийм үү? За төрсэн цагаас нь эхлээд аав ээж нь энэ төр угжаар хооллох янз янзын босон болоогүй одоо чихэр жимсээр одоо юу юуны тухайдгоо дуугаа ойлгох биш. Харин хүүхдээ зөв хооллох нэгдүгээр хоёрдугаар чухал. Гуравт бол ерөнхийдөө хүүхэд амьдралдаа одоо хүн хөлтлөө одоо нэг сурах ёстой дадал бол гараа угаах шүдээ угаах хоёр л байна. Хамгийн чухал хоёр даа. Чухал юм. Бусдын нь бол тэр дөрвөөр амьдралынхаа явцад сураад одоо тэгэл одоо бүх юмнуудыг хийгээ явна. Монголчууд бид нар бол яг ямар ч бас нэг гарын угаалах гал оролдоод шүдийн угаалга нэхэр за шүдээ угаал гэж хэлээд яг шүдээ бас угаахгүй байгаа. Тэгэхээр ер нь бол зүгээр эрүүл байх үндэс гэдэг бол ариун цэвэр, урьдчилан сэргийл. Урьдчилан сэргийлэхэд хайсан $1 бид нар эмчилгээ буюу түүнээс гарсан үр дүндээ $25 хэмнэх хэмжээний тийм их үр ашигтай байдаг учраас би бол аав ээж нь боловсролтой ямар ч юу байсан хүүхдийн шүдийг зөв угаалгаас сурчвал тэр шүдний өвчлөөс үүсэж болох тэр 200 гаруй төрлийн өвчнөөс өөр хүүхэд ирээдүйн хойчос сэргийлэх болцоотой л гэж боддог. Тийм учраас гарын угаалга, шүдийн угаалга, шүдээ өөрөө угааж чадах хүртэл нь аав ээж хоёр нь хажууд нь баагаад заагаад сургаад явчих. Тэр нь бол мэдээж нэг 2 хагас гэхэд хүүхдүүд бол ингээ шүдээ угаа сурч штэ. Тэр хүртэл нь бол аав ээж хоёр нь угаагаад шүдийн сайхан угаа цэвэрлээд байж байна. Тэгвэл тэгэд хүүхд нь эрүүл сарвал байна. Тэгвэл мэдээж насан туршдаа хүүхд маань шүдний өвчлөөр ямар нэг өвдөх эрсдэл магадгүй тэр олон зуун өвчнөөс өвчлөг эрсдэл бол хэдэн зуун дахин одоо бууруулах болцдог. Хүүхд ер нь яг хизэнээс шүдээ угааж эхлэх ёстой байдаг. Хүүхдийн шүдийг ер нь хэдэн настайгаас нь хэдэн сартаагаас нь угааж эхлэх нь зөв гэж үздэг юм бэ? За ер нь одоо сүүн шүд бол ерөнхийдөө 6 сартаагаас хуугаал эхэлдэг тийм үү? 6 сартаа охтуудад төрүүлээд явдаг. Тэгэхээр ер нь тэр цагаас нь эхлээл ээж нь одоо магадгүй цэвэр маарлаар тийм үү? Буцсан усанд урж байгаа тэр шүднийх нь өнгөрийн сайхан цэвэрлээл агараа. Одоо ер нь бас харж байхад надаас илүү бас хүүхдийн шүдний хэмжээр илүү хэлэх байх л та. Одоо ер нь ялангуяа манай Монголд хүүхдийн шүдний цоорл хүртэл одоо маш их залуучж шít. Нэг өөрөөр одоо жоохон хүүхдүүд 1 настай, 1.5 настай, 2 настай хүүхдүүд ингээ бүр ингээд шүдэн цоороо бараг цогцсон ингээд бүр ингээ унчихсан, цоорцсон юм байгаад байгаа. Тэгэхээр энэ бол одоо тэр хүүхдийн буруу гэж хэлэхгүй шүү дээ. Аав ээж л буруу. Эмээ өвгийнх нь л буруу. Дэрийг хүүхдийг буруу зөрүү хаалаар одоо элдв янзын чихэр жүүс ундаагаар одоо өгчөж хоолж байгааг нь л буруу байгаа. Эсвэл цэвэрлэхгүй байгааг нь буруу байгаа. Учраас одоо энэ дээр л аав ээж нэр
эмээ асран хамгаалагч нь бас анхаарах хэрэгтэй баг. Тэгээ энэ дээр бас өрхийн эмч нар ч гэсэн бас оролцоотой байвал их бас үр дүнтэй байдаг. Тэгээ хараад ажиглаад зөвлөө зааж өгч байна. Бид нарт бас байдаг нэг эргэлзээтэй ч юм уу те энзэг сэдв бол сүн шүдний цооролт байгаад байгаа байхгүй. Эцэгчүүд тоохгүй байгаа хандлага ажиглаад те унаас солихтын хооронд зүгээр баг өвчин андаах юм төрхүүлээл явчихил та гээл те. Яг энэ сүн шүдний цоорлыг бид нэр ингэж анхаарахгүй байх нь ямар үр дагаврыг авчрах вэ? За энийг бол ерөнхийдөө 30 жил ярьж байна да. Одоо монголчууд нөгөө сүн шүдэнд нь анхаардаг. За яг ингээ унаа солигдоо байнгын шүдэн гарчхаар л одоо стажинг аав нээж анхаар тавин ингээд яваад байдаг. Энэ бол нэгдүгээр бидний оройтч гимсэн гимшил байж магадгүй. Тэгтээ оройтсон бол оройтсон л байдаг. Тэгэхээр ер нь бол сүн шүдэн дараас л би дахиад хэлээ. Угаагаа сурчвал, цэвэрлээ сурчвал тэгж нэг амархан цоорохгүй шүү дээ. Тэгээ бид нэр ингээд цоорчхоор нь байнгын шүдэн дээр нь одоо анхааран солино одоо гоё юу ач нэг бол юм баггүй. Хүүхэд бол ерөнхийдөө тэр амны хөндийн бичил орчин ерөнхийдөө шүдний цоорл эерэг орчныг бид нар бүрдүүлж байна. Энүүгээр дараачийн шүднүүд дандаа л цоорл өртөх болно. Тэгээ ялангуяа өсвөрийн насны хүүхдийн зүгээр хийсэн судалгаан дээр монголчуудын хүүхдийн өсвөрийн насны хүүхдийн 65% суур өвчл байгаа. Суур өвчл гэдэг чинь яг л шүднээс эхэлж байгаа шүү дээ. Нөгөө л олон өвчний суурьд нөгөө сүн шүдийг анхаарахгүй анхаарал халамж тавиагүй анхаараагүй байсан үеэсээ л эхлээд өвчний суурь тавигдаад байгаа. Тэгэхээр сүн шүдийг л арчилж байвал бид нэр маш олон өвчнөөс өрсөн сэргийл болцоотой л гэдгийг л бид нэр ялгаад ятгаж байна, ярьлаад бас олон жил энэ төлөө бас явж байна тийм. За таасаа хэлж дээ те ингээд дөнгөж шүд хуусан цагаас эхлээл зөв цэвэрлээд сурчих юм бол хорхоо усгүй за тэр 200 гаруй төрлийн өвчний бид нар тусахгүй байх боломжтой гэд үнэхээр ингээд яг амаа зөв угаагаал ингээд цэвэрлэл байх юм бол энэ өөрөө нөгөө нэг амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалж илүү төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв бөгөөд оновчтой арга гэж ойлгож болох уу? Тий. Ер нь бол шүд эрүүл бол бие эрүүлгээ та ярианыхаа хэд хэлсэн. Шүд эрүүл бол бие эрүүл. Мэдээж бие эрүүл бол эрүүлийг саруулах орчдөг тийм үү? Өвчнөөс сэргийлэх гол арга нь л ерөөсөө арчилгаа цэвэрлэгээл гэж ойлгоод байна тий. Гэхдээ за энийг бол хоёлаа энэ чухал шүүгээ хэлж байна. Гэтэ яаж гэдэг бас асуулт тавигдах байх гэж бодож байна. Одоо бид нэр бол нүдтэй. Тэгэхээр хүүхдийнхээ амлуун ингээд ангаалгал харчих тийм үү. Тэгээ хүүхдэн маань ямар шохон байна, шүдний өвчл байна уу, цоорл байна уу. Тэгэхээр хүүхдэн маань шүдний цоорл эхэлж байвал яралтай эмчид очиод баг дээр нь үзүүлчихвэл санхүү эдийн засгийн хувьд ч гэсэн хүүхдийнхээ хувьд ч гэсэн маш их одоо хэрэгтэй. Аав ээж ч гэсэн амар. Ирээдүйн эрсдлээс. Тэгээд дээрэс нь аав ээж маань бас одоо ялангуяа шүдний энэ олон маш олон материал байна тийм үү. За оо бол хэдэн 10 янзын оо байна. За шүдний сойз байхгүй ш өнөөдөр дэлгүүрүүдээр дүүрэн байна. Тэгээд ер нь аав өөр ээж хоёр өөрөө шүдээ сайн цэвэрлдэг. Шүд нь эрүүл байгаа бол таны тэр аргаараа хүүхдэд зааж. Тэрнээс биш одоо заавал энэ арга тэр арга энэ концепц энэ үзэл бодлогогүй. Та амнаас чинь эвгүй өнөртдөггүй шүд чинь цэвэрхэн тэр байгуул яг тэр аргаараа л тэр аргаа хүүхдэд заагаад өгөөсэй л гэж би хүсдэг. Яг гэвэл ер нь аливаа нэг шүд угаах гэдэг бол эн чинь одоо шүд зүү угаалтаас шүдээ сайн угаалтаас шүдээ угаасаагаад энэ эрүүл байх энэ амны хөндийг эрүүл байна гэдэг чинь бид нэр өөрсдийнхээ эрүүл мэндийг эрүүл байлгах хамгийн чухал одоо суурь ойлголт байхгүй юу? Шүдээ угаадгүй нь бид нэр амны хөндийгээ сайн цэвэрлдэггүй нь хичнээн сайхан эрүүл мэндийн боловсрол өгөөд хичнээн мундаг сайн сайхан юм хийгээд үр дүнгүй шүү дээ. Одоо жишээлбэл бөөрний ч бай, зүрхний ч бай бүх төрлийн эмчнэр эхлээл амны хөндийг хардсан шүү дээ. Амны хөндийн эвгүй бол заавуучлаараа танд одоо ямар сайн хагалгаа гэдэг юм ямар сайн эмчилгээ гэдэг үр дүнгүй нэхлээ амны хөндийг эрүүлжүүлээд
ир гэж байгаа. Тэгэхээр амны хүндийг л эрэлжүүлэх, амны хүндийг л эрүүл байлгах. Тэгвэл бус юм аяндаа. Бүх зүйлээ бид нарын амнаас эхлээд байна тий. Монгол улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээнд яг энэ ялангуяа хүүхэд өсвөр насныхны амны хүндийн эрүүл мэндийн энэ салбарт хэр зөв бодлого баримталж чадж байгаа гэж та хэлэх вэ? Та бас чухал зүйлийг сэтгүүлч хүний хувьд надаас асууж байгаад нь би баяртай байна. Би бас энэ зүйлийг хариулж шийдлийг олох гэж одоо миний амьдралын 34 жил бас энэ зориулж байгаа. 1991 онд Куб улсад шүдний эмчийн мэрэгжил эзэмшээ, дараад нь Токиогийн сургуульд докторийн зэрэглэлээ хамгаалаад Монгол улсынхаа эрүүл мэндийн салбар, ялангуяа сүүлийн 30 жил шүдний салбарт ажиллаж байгаа хүний хувьд бол ерөнхийдөө энэ ард түмэн эрүүл, шүдний өвчл багтай болж өгвөл амны хүндийн эрүүл мэнд хамтаа сайн сагсан тим ард түмэн болохын төлөө бас явсан. Тэгээ бид нар бол яг хөтэ тэгээд нэг амжилт гэж нэг юм бол тийм надад нэг ярих тийм зүйл олон байгаа, алдаа олон байгаа. Гэхдээ яг зүгээр амжилтаасаа дурдахад 32-ын тойргийн шүдний сургуулийг байгуулаа. Эхлээд бид нөгөө шүдний эмчийг бэлдэх тогтолцоогоо сайн шүдний эмч мэрэгжилтэй, чадaltaй, мэдлэгтэй, зөв эмчилдэх нь нэгдүгürt миний бас нэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн юм байсан. Урд нь бол ерөнхийдөө анагаахын шинжилгээ ухаан Монгол улсын хэмжээнд их сургуулийн эмнэлэг байхгүй танхимаар бэлддэг байлаа шүү дээ. За нэгдүгээр тэр байсан. За хоёрдугаард бол 1999 он, 2008 он, 2012 он, 2018 онд бол ерөнхийдөө шүдний маш их олон үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээ, зарим нь уриалаад, зарим нь удирдаад ингээ явж байхад бол юу байсан бэ гэвэл ерөнхийдөө шүдний өвчлөлийг эмчилж бид нар дуусахгүй байна. Шүдний өвчлөлийг эмчилж араас нь хөөгөөд ингээ дуусахгүй байна. Тэгэхээр бидний энэ зүгээр миний одоо сурсан зүйл бол урьдчилан сэргийллийг л үндэсний хэмжээнд явуулах нь буюу нийгмийн эрүүл мэндийн хүрээнд айлгэр болгон эмээ өвөө аав ээж болгон хүүхдийнхээ шүдийг л сайн одоо урьдчилан сэргийлдэг, сайн амны хүндийн эрүүл мэндийг сахидаг болчвол бид нэр энэ олон 100 мянган цоорсон шүдийг эмчилж ингэж одоо явах нь ямар ч үсэн бидний хийж олон ажиллагаанууд бол ер нь мэдээж үр дүнгээ өгсөн юм байгаа. Бид нар олон хүүхдийн сүн шүдийг бол эмчилж одоо эрүүлжүүлжсэн боловч нөгөө л шалтгаанууд нь байгаад байсан учраас нөгөө дэлгүүрд нь байж байгаа чихэр жимс ундаа гаста ундаанууд нь байгаад байдаг. Аав ээж нь эрүүл мэндийн босрал байгаад байдаг. Эмч араас нь хөвөө шүд эмчлээд ирнэ үр дүнгүй юм байна. Гэхдээ яг хуу олдтой зүйл нь бол ерөнхийдөө Монгол улсын төр засгийн удирдлагууд бол шүдний амны хүндийн эрүүл мэнд бол чухал юм байна. Амны хүндийн эрүүл мэнд одоо сайн байж эрүүл мэнд хувь хүний биеийн ерөнхий биеийн эрүүл мэнд сайн байх гэдэг нэг одоо бас нэг жоох ойлгож эхэлж байна. Тэгэхээр яг энэ цаг үед би бол одоо хамгийн сайн одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэсэн үйл ажиллагаа бол ерөнхийдөө шүдний эмч, төр засаг, аав ээж, сургууль цэцэрлэг, эсвэл одоо тэр багш хүмүүжүүлэгч ингэж хамтарч явахгүй бол нэг талаасаа зүгээр дайралт хийгээд юм уу, нэг талаасаа юм хийгээд үр дүнгүй юм байна. Энийг бол бүх газараа харилцсан одоо хариуцлагатайгаар хийгээд явбал үр дүнтэй байд юм байна гэдгийг бол ерөнхийдөө миний ойлгосон ойлголт байна. За дээрээс нь бидэнд бол бэлэн сайхан түүх байна шүү дээ. Монголчууд цагаан идэгээ иддэг байсан. Цагаагаа идэгээ идэхэд бид нэр ярилцсан цагаан шүдтэй цагаагаа идэгээ бид нэр иддэг байхад бид нэр маш хүчрэх бат бөх шүдтэй байсан. Тэгэхээр одоо би цагаан идэгээл буцаад сайн идээсээ хэрэглээсээ энийг бол үндэсний хэрэглээ болгосоо л гэдгийг хүсэж байна. Тэгээд мэдээж бүх талын хамтын оролцоо дээрээс нь цагаан идэ буюу бид нэр уламж тоолонс. Нэрэж таны хэлсэн чинь бас манай хүүгийн шүд хурц центр гэж ярьдаг байсан тий. Одоо ерөөсө тийм шүд хурц гэдэг ойлголт ерөөсө байхгүй.
шүд баг цагаан байна уу л гэдэг хэлээд тэгшхэн байна уу л гэдэг тиймэрхүү л яриа ярьдаг болсон байна. За урилга хүлээж авсан танд баярлалаа. Хоёлаа ингээд энэ яриагаа энэ удаадаа ингээд өндөрлүүлээ. Ямар ч гэсэн бидний эрүүл мэнд те бидний оршихуй амнаас үүдэлтэй байна. Ам энэ шүдний эрүүл ахуй гэдэг чинь биднэрт ямар чухал юм бэ гэдэг багхан ч гэсэн бас ойлгоолохыг хичээлээ. Тэгээ сонссон үндэ өвчтэй хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт итгэж байна. За баярлалаа.